Сайн байцгаана уу? Юу байна да? Би өнөөдөр нүрэ бодож ижлээ гэсэн за. Бүр ингээд ингийн үед 7:30-д босч за 7:30 шашин. За нэг 7:20 үед босоо шүтээ угаачаал тэг ажил дээр очиод би нүрэ угаагаад тоникод түрхээд тасаа түрхээд намны тасаа түрхдэг байхгүй юу? Тэг би ингээд нүрэ бодох болж өнөөдөр 6:30-д боссон за. Оо. Тэгээд гэтээ сонирхолтой байсан. Маш гоё байсан. Тэгээ одоо ингээд дөнгөж босны дараа айгу тод юм шиг мэдрэгдээд байдаг хэрнээ. Яг одоо ингээд харсан чи ерөөсө будааг юм шиг харагдаж байна. Яа одоо миний сормоос л айгу татар гэж байна. Тэгээ нүрэ бодсон өдрийн болон будааг өдрийн хооронд нэг ялгаа гараагүй. Манай ажлын газрын өөрөө сормоосоо бодсон муугаа ярих гэж хэлсэн. Тэгээ тийштэй би нүрэ бодсон гэсэн. Тэгээ бас манай ажлын газрын бас нэг охин үгүй юм чи та үлцэм үү гэсэн. Үгүй би нүрэ бодсон маа. Тэгээ ер нь бол өнөөдөр хоёр хүн яг миний жоохон өрсөлдөгийг анзаарсан за. Тэгээд ажил дээрээ ажилласан. Бүр яг 8 цаг ажилласан за. Ёо үнэхээр их ядарч байна. Ёо балио нэрэ. Ингээ сүлдэргөө миний ер нь бол ингээ ажлын онцгоос хамаарат амар их шивдэг байхгүй юу? Бүр ингээ зогсолтгүй шивдэг. Байнгын шивээс байдаг. Нөө хүмүүсийн үзлэгийн дүгнэлт тэгээд тайлмал ер нь бол дандаа шивдэг за. Тэгээд тийм болохоор би яг юм 3 юм хийдэг. 3 яг хийдэг юмны энэ шивэх байхгүй. Тэгээд нэг шивэх юм завсарлаа дахиад өөр ажлаа хийгэнгүүд басаа шивэн за. Тэгээд тийм болохоор миний ингээ гар судраг бүр татаад нь цаашаа ингээ бүр ингээ чилээ за. Тэгээ би бүр яана яг ингэж карпал түнэлийн синдромтой болчих вэ л гэж ер нь жоох хайж байна. Хэрвээ би карпал түнэлийн синдромтой болчих юм бол би зураач болж чадахгүй ядаргаатай. Гэтэ би юм зураач болох мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй байгаа. Тийм болохоор би зураач болно гэж хэлхээсээ ичж байна. Тэгээ өнөөдөр манай дүү ирсэн. Сайн уу царайлгаа. Манай дүү ирсэн. Тэгээ манай дүү ирээд би дүүдээ нэг бэлий авчихсан байхгүй юу? Амар хөөрхөн бэлий. Би бараг нэг бичлэгээр харуулсан баха. Тэгээд тэр бэлийг ирж аваад тэгээд дээрэс нь миний нэг хуучин одоо өмсгөө болсон күрд үед энэ тэрийг манай дүү авсан. Тэгээд тэрс амар хөөрхөн хүртэг. Би яг ингээ манай найз манай таньдаг охин надаа ингээд урдаас юугаар табаар захиалж авчруулж өгчээсэн ахгүй. Тэгээ ингээ хайж гарч ирсэн загвар нь тэр бараг ингээд бараг байдаг баха. Бараг Монголд нийгмийг заа. Тэгээд манай дүү тэрийг авсан. Тэгээд тэгээ хүний дүү юм болохоор ингээ хүний хоч юм хэрэглээд байгаа байхгүй чаа. Яхан күртгийн нөө илч модно гэж ядсан штэ. Жохон модсон. Тийм күрт байсан. Гэтэ үнэхэр хөрхөн күрт байсан. Тэгээ тэрийг манай дүү ирж авсан. Тэгээд өөрийнхөө нэг күрттэй ээлжлээд өмсөх баг. Тэгээ миний би хүний ихч болсных дүүдээ ингээ өвлийн бэлий авч өгсөн үнэхээр баяртай байгаа. Энэ бол би ингээ оюутан байх хугацаанд ч юм уу тий. Ер нь ингээ жилийн өмнөх өөрсдийнхээ хувьд энэ ингээ байж боломгүй. Би өөрөө ч бэлий авч бараг чаддаггүй байсан бохгүй юу? За арайч тэр арай хитрэгч гэсэн би өөртөө нэг юм арай гэж бэлий авдаг ч юм уу тий. Ер нь ал ихэнхдээ дашнамаар авах болдог. Тэгээ тийм хүн чинь яг энэ жилийн бэлий гэж гисэн би дашнамаар л авах байсан л да. Тэгснэ дүүдээ бэлий авч өгөөс бүр ямар ч чанар ялах байхгүй тий. Гэтэ манай найз залуу ялчгүй юу асан энэ жил тий ингээд Савакогийн амар хөрхөн цагаан долларын бэлээс авахгүй амар хөрхөн бэлий. Тэгээ би тэрийг үнэхээр аммаар байна гэж амар үнэтэйсэн 85 мянга. Тэгээ би ингээ өөрөө авах гэхээр ингээ татганаад тэгээ манай найз залуу ийм хөрхөн охинд чинь би юу авч өгөх үү гэдгсэн аахгүй нэг өдөр. Тэгээ тэгс чинь тэгээ тэмүүт нь би нөгөө Кимина Татак гэдэг гардаг цагаан долларын бэлий аммаар байна гэдгсэн байхгүй. Тэгээд миний яар гэдгсэн чинь очсон чинь зарагдаад дууссан байсан да амар гонхтой. Тэгээ би уйлсан ч дайшин. Хараа зарагдаад дууссан байна гэж. За тэгвэл миний наанасаа талх зөөр бэлийг авчих. Харин аваад өгье гэдгсэн аахгүй. Тэгээ би ер нь бол ингээ найз залуугаараа бэлий авахулжсэн. Тэгээ тэрний дараа би дүүдээ өөрөө бэлий авч өгч байгаа. Энэ ерөөсөө нэг юм нохоо нөгөө сүүлэндээ сүүл сангаар арай мохоо гэлэх гэдэг юм. Гэтэ ямар ч гэсэн нэг тим журмаар ингээд энэ бэлий авч өгөх явц ингээ явагдсан да. Манай найз залууж яг уусаа
бээлийн өмсөх шаардлага, өвлийн хүйтэн ийм бээлийн мэйл өмсөх шаардлагагүй газар амьдардаг болохоор гоё дөхөө. Гэтэ яг бас өвөлдөө даардаг гэсэн ч амар жиндүү өвөл байдаг гэсэн. Гэтэ бээлийн би манай хүний лав өвлийн бээлийн өмсөж байгаа сонсож байгаагүй. За. Тэгээ манай дүү ирээд юм авсан. Бид хоёр кафе суугаад тэгээ нэг торт идээд тэгээд би матча латте захиалсан. Тэгээд гисэн чинь вау. Ногоон цай чи амар олон төрөл юм шүү дээ. Би зургийг дарж авлаа. Зургийг дарж авсан байгаасаа. Зургийг дарж аваа. Тэгээд хамгийн хөөрхөн хэсэг нь өнөөдөр Коко хизээш миний өөр дээр ингэ сууж байгаагүй за. Чинара. Йоо. Би дүүгээ харуулчлаа тий. Манай дээр амар хөөрхөн ах мэт юм аа. Энэ нөгөө нэг биелийн ахгүй. Энэстэй хөөрхөн мэт. Энэ гэдэг хамгийн гонигтай хүүхдийн байлээ за. Им хартад байсан. Тэгээ би хараад дурлаад тэгээд зүйтэй авчихсан. Хүүхдийн билээ. Тэгээ юм асартай. Тэгээ манай хүн одоо бэлийг аяхгүй. Би нэрээ 1-р курстэй ийм бас нэг иймэрхүү ийм биш 2-р курстэй нэг ийм саарл өнгөтэй ийм бомбортой бас ийм остой бэлий авчихсан. Тэгс чи манай найз ламаа найз минь шалаад чи ийм жоох өгчиг юм уяатай бэл юм байли байж байгаа. Тэгээд хоолоодсахгүй. Тэгээд тэнгуут нь би ичээд ер нь яах гэж жиччээд нэг болоо юмнаас болоод тэгээд им осгүйгээр нэг өдөр зүүж аваад яг тэр өдрөө хайцсан мэдээ. Тэгээ бидүүдээ тэрийг зөксөж. Угаасаа би осын авахгүй остойгоо энэ ч өөрхөн бид ингэж гисэн. Тэгэхээр одооний хүүхдүүд арай өөр болсон байж магадгүй. Тэр үед яагаад ч юм илүү том хүн шиг харагдах гэж амар хичээдэг байсан. Тэгээ манай дуулаа нэг тэгдэггүй. Яг өөрийнхөө л байдаг. Тэр нь надад үнэхээр их таалагддаг. Яа, ер нь баг манай дүүгийн үеийнхэн тэгдэг байх. Ер нь ийм хөрхөн cute юм дуртай байгаагаас ичдэггүй. Ягаад ч юм би ичдэг байсан. Би ингээд аль болох том, аль болох насан турш хүн шиг, аль болох мундаг хүн шиг харагдах гэж амар хичээдэг байсан. Тэгээд одоо бодоход зүгээр жоохон бацсан байгаа шүү дээ 18-тай. Тэгээд манай дүү тэгдэггүй би үнэхээр баяртай. Тэгээд цэнэглэгч авсан. Миний энэ нэг утас чаваас нөгөө муу цэнэглэгчээр цэнэглэдэг. Уусаа би сайн цэнэглэгчээр энэ муу уцаа цэнэглэх гэхээр надад хайран байдаг байхгүй юу? Бас хоёрын хооронд яг л адилхан эвдэрдэг цэнэглэгчэн дээр их сайн могийн ялгаа юу вэ гэд. Тэгэж яах тийм ч одоо надад ингээд баг хэдэн жил болж байгааг нь баг мартчихчих. Миний 6. Тэгээд энэ муугаа чаваас мөн ч их удаан хэрэгжилж ийн энэ манч миний эдлэгийг маш их дааж байна. Тэгээд ямар ч хамаагүй цэнэглэгчээр цэнэглэсэн ч гэсэн болоод байна. Гэтэ ийм нөгөө хямдхан цэнэглэгч бай, үнтэнч ер нь нөгөө цэнэглэгч амар ядаргаатай iPhone-ы цэнэглэгч энийг ядаргаатай нөгөө дээр загварынх нь уцнуудыг цэнэглэнгүүд ингээд доод хэдийг голоо цэнэглэхэ болчихсон шүү дээ. Тэгээ би нэг хүнд цэнэглэгчээ түр ашиглуулсан байхгүй юу? Тэгээд чинь тэр нэг нөгөө ийм гоё утсаасан. Тэгээд тэрийг цэнэглэн чинь миний хийг цэнэглэхэ болцсон за. Би бүр ингээд яаж ч оролдоо цэнэглэж чадаагүй. Тэгээд цэнэглэгчгүй бараг 2-3 хоног яваад. Тэгээд өнөөдөр цэнэглэгч авсан байт юм аа. Гонигтай юм аа. Ингээ зөв зүгээрэж 15,000 төгрөгөөр дахиад л цэнэглэж авчиж байгаа байхгүй. 15,000 төгрөг гэдэг чинь миний нэг өдрийн хоолны мөнгө. Гэтэ би оюутан байхдаа 15,000 төгрөгөөр цэнэглэж авах байсан бол ойлгох байсан за. 15,000 төгрөг. Вау. 15,000 төгрөг чинь миний сарын хүнсний хэрэглээний бараг 6-ны 1 байхгүй юу? За байлээ. За арай хотлоо юм байна. За 10-ны 1 байхгүй юу? Бүтэн бараг 3 өдрийн хоолны мөнгө байх байсан байхгүй юу? Тэгээд нэрээ яалчгүй амьдрал бол арай дээрдчиж тэгээд миний гарт ингээ арай их мөнгө эргэлддэг болчих. Тэрийгээ дагаад маш өрөлгөн болж эхэлж байна. Гэтэ гоё нэ. Ядчил дүүдээ бэлий аваад өгөх хэмжээний цэнэглэгчний араас ингээд өгч байгаа юм шиг ойлдог байсан байхгүй би ингээд цэнэглэгч өвдрөнгүүд дахиад л гээ. Одоо тэгс чи би зүгээр
Ойлгохгүйгээр зүгээр балаа юм би дахиад яг нэг юм арай нэг төвшөнд буурсан. Тэгээд ингээд миний энэ adult life бүр ингээд бүх талаараа надад үнэхээр таалагдж байгаа. Би хүмүүсийг яагаад adult life та юм том болсон амьдралд дургу байдаг ойлгодгүй. Би хүүхэд нас, өсвөр нас, оюутан нас тэгээ одоо байгаа миний энэ залуу нэг юм ажилтай байгаа насын яг бүх үеүүдийн хамгийн гоё үеийн айл үгүй. Би яг энэ үеэ л хэлнэ. Хүүхэд нас маань за яг амар гоё хөөрхөн байсан байх. Гэтэ яг тэр үеийн ингээ хүүхэд насаа ингээ бодонгууд дандаа юм тэнэг балай юмнууд дандаа тулгамдардаг байхгүй юу? Одоо жишээ нь айл гэр болж тавилжсэн үе ч юм уу те. Манай цэцэрлэгийн банд миний хөргийж хаа 5 6 та хүүхдийн юунаас ингээ бадцчихсан ч юм уу те. Нэг тиймэрхүү заван юмнууд дандаа тулгамдардаг. Эсвэл юу гэдэг чинь Монгол хэлний шалгалтын дээр 90-с авсан чинь ээж тэрэн ингээд 100 болгоулах гээд манай ингээд сургуулийн багш ихчээ яриулсан чинь иймэрхүү юм таахгүй гагуу 100 гарчна гэсэн чинь надад цамцааж өчсөн байхгүй. Одоо энийг ингээд бодонгууд ямар аимшигтай амьдрал байсан бэ гэж 99 авч болдоггүй насан тий. Тэгэд ингээд өсвөр насмаас за оюутан үеийг бол бүр яриад дурсаад ч хэрэггүй. Оюутан үе бол ингээ хамгийн травматик үе гэсэн та. Тэгэд яг энэ бүх үеүүдээс яг чиний амьдралын хамгийн аз жаргалтай, чиний яг хамгийн өөрийнхөө байгаа, яг хамгийн өөрийнхөө дуртай юмыг хийж байгаа, хамгийн сэтгэл ханамжтай байгаа. Өдрийн төгсгөлд үнэхээр ингээ чин сэтгэлээсээ инээж чадж байгаа үе чинь аль үе гэвэл би яг энэ үеэ л хэлнэ. Тэгэд яг ингээ өнгөрсөн дэх бүх миний үр цайхын яг бүх вершн угаасаа ингээд зэрэгцээ байж лээ гэж бодоход би одоогийн байгаа өөртөө ч гэсэн хамгийн их хайртай. Одоогийн байгаа энэ цаг үедээ тэгээ одоогийн байгаа өөртөө үнэхээр хайртай. Тэгээд ингээд жил ирэх тусам би өөрийгөө улам илүү оюун санааны хувьд ч тэр те ингээд сайжраасаа гэж хүсдэг. Тэгээ магадгүй дараа жил би нэг бас л ингээд илүү их сайхан амьдралтай байх гэж найдаж байгаа. Нэг өмнө нь бол яг ингээд яагаад ч юм хизээч энэ юу ч сайжрахгүй юм шиг нэг газар ингээд тэр чигээрээ гацчих юм шиг тэгээд магадгүй ингээд л дуусчих юм шиг тий альсэл үнэхээр залхаж байгаа юм шиг альсэл бүр ингээд ер нь үнэхээр хэцүү байсан. Тэгээд яг ингээд тэр бүх муухай юмнууд тэгээд ингээд хичээл номын дарамт ч юм уу иймэрхүү юмнуудаас бүгднгээс нь ангижраад одоо яг ингээд мэдээж ингээд struggling уу зөндөө байгаа ингээд мөнгөгүй үеч байна. Тэгээд өгдөх үеч байна, амар их ядрах үе байна, ажил дээр амар их стресстэй үе байна. Гэтэ энэ бүхэн ингээд хичнээн байгаа ч гэсэн ерөөсөө тийм ямар ч ирээдүггүй юм харанхуй аимшигтай санагдахгүй ба. Тэгээд нэрэл амьдрал бүр хамаагүй дээр бүр дээрсэн. Би ингээд одоо яг ингээ 15 6 та үр цагийг очиод ингээд тэрвэрэд хөнгөтлээ. Чи 24 дээ бүр ингээд яа үнэхээр ингээ аваад цацаад лаваад чадахгүй, үнэхээр мундаг байж чадахгүй, чи үнэхээр ингээд хүм бүхний хүссэн хүлээлтэд нийцсэн шиг амьдарч чадахгүй, чи яг одоо 24-т өөрийгөө төсөөлж байгаа шиг чи амьдарч чадахгүй ч гэсэн яг энэ бүхэн хамаагүй дээр болно. Чи илүү аз жаргалтай байна. Тэгээ хамгийн гоё юм чи мууртай болно. Тэгээ мууртайгаа арай ингээд тоглоно. Тэгээ ингээ арай ингээ бичлэг хийгээ сууж байгаа юм уу тий. Энэ бүгдийг ярих юм бол 15 6 та үр цаг баярлах байхаа. Үнэхээр баярлах. Тийм болохоор баяртай. Үнэхээр баяртай. Магад тэгээ бүр яг жилийн өмнө нийтийн байранд амар муухай хүмүүстэй ингээд амьдарч байсан үеийн үр цагт очиж хэлэнгүүтээ би ингээд амар хөөрхөн хоёр охинтой нэг өрөө байр нийлж түрээслээд ингээд бүр мууртай. Тэг бүр ингээд хан дээрээ зөндөө олон зураг наацсан. Чи өөрийн гэсэн галт тогоотой номын тавиуртай. Тэгээ тэрэн дээр ингээд ном өрцөн. Тэгээд амьдарч байгаа шүү гэж хэлэх юм бол тэр жилийн өмнөх үр цаг ч гэсэн баярлсандаа уйлна. Би мэдчихэв. Нэг магадгүй жилийн дараах би
Нэг амар найдлага тавиад ч яах вэ? Гэтэ хамаагүй яг нэг юм шуналтж байгаа юм шиг мэдрэмж аммааргүй байгаа учраас би яг одоо байгаа үн юмдаа үнэхээр баяртай байгаа. Тэгээ би жилийн дараа энэс ч илүү мундаг одоо нэг мундаг ч байгаа юм шиг л дээ. Гэтэл энэс ч илүү нэг тийм сайн нэг хүнийхээ хувьд ч тэр сайн нэг амьдрал ахуйнхаа хувьд ч тэр сайн тэгээ дүүгээ ингээд ядчил ингээд халамжлаад явчих хэмжээний кокогоо ингээд хажуудаа байлгаад тэгээд магадгүй ингээд хүссэн ингээд ямар нэг юм санах юм бол нөгөө сарвайсандаа хүрдэг гэдэг чинь яг тэр шиг ингээд сансан юм аа ингээд авцсан нэг тиймэрхүү байгаасаа гэж үнэхээр хүсэж байна. Магадгүй бүтчих ба. Тэгээд амьдрал нэр сайн юм уу? Үнэхээр сайн. Би ингээд жаргалтай суучна гэж ерөөсөө өөрийгөө төсөж байгаа. Яг хоо би өөрийгөө ингээд амар баян болсон байна гэж төсөөлдөг байсан. Тэгээд гэтээ хизээч би яг ийм жаргалтай сэтгэл хангалуун юм гоё платоник лоо гэдэг юм платон биш. За ямар ч гэсэн нэг юм өдөр бүрийн амьдралаасаа ийм сэтгэл ханамж авсан ийм их амьдралаар амьдарч байгаа гэж ерөөсөө хизээч төсөлж байгаа. Тийм болохоор гоё. Үнэхээр гоё. Тэгээ бүр үүдээ бэлээ авч. Энэ бүр ингээд жижигхэн юм ч гэсэн би ингээд үүдээ жижигхэн ч гэсэн бэлээ авч гисэн үнэхээр баяртай. Баяна. Тэгээ мэдээж Коко бүр яг миний амьдралд гарч ирсэн. Яг сахиусан дэнгэр байгаа. Яг манай найз залуу номер 1 сахиусан дэнгэр номер 2 нь Коко. Тэгээ тэнгуүл би ингээд харж хандах ёстой юм шиг, үргэлж хамгаалах ёстой юм шиг хэнийг нь номер 1 нь манай дүү, номер 2 нь Коко. Коко ингээд бүх юмны номер 2 юм шиг гэрнэ. Яг Коко яг эцсийн дүндээ Коко л үнэхээр яг бүр ингэ нөхцөлгүй хайр гэдэг юм надаа ингээд мэдрүүлж байгаа юм уу? Коко, бромын Коког надад өгсөн үнэхээр баярлалаа. За энээс удах юм бол би яг тэнийг юм шиг ойлгох гэдэг байгаа шүү байна. Тэгэхээр ойлж болохгүй. Яагаад ойлж болохгүй гэдгээ би мэдэхгүй байна гэхдээ. Магадгүй нөгөө YouTube дээрх бичлэгүүд дээр илүү бага уйлъя гэж бодоод тэгээд ойлгохгүй хичээж байгаа баг. Гэтэл гоё наа. Өнөөдрөөс гоё наа. Ийм нэгэн гоё өдөр байна. Баяртай. Маргааш уулзцай. Тэгээд бичлэг мань удахгүй төгсөх гэж байна. Тэгээд бичлэгнийхээ төгсгөл би яг тэр үедээ би мөнгөтэй ах юм бол хунт нуурын билет авна. Тэгээ яг тэр үедээ хунт нуурын билет хунт нуур гинэ шилхгүнч би хунт нуурыг үзхийг хамгийн хүсдэг. Тэгээ шилхгүнчгийг үзхийг номер 2 төсдөг. Тэгээд адет гинэ жизелийг үзхийг 3 төсдөг байхгүй яг балетуудаас. Тэгээд тэнгуүлээ өөр үнэхээр үзхийг хүсдэг үзмэр байна. Би фантазиагийн аль нэг суврлаас үзхийг бүр заавал үзнэ гэж боддог байхгүй. Гэтэ одоохондоо шилхгүнч үзнэ. Тэгээ авахгүй шилхгүнчгийн билет өөртөө авахад бараг 5-6 хоног тутаа байна. Тэгээ тэрэндээ ч гэсэн баяртай наа. Баяртай. Тийм очлаа. Өчигдрийн миний бичлэгэн дээр амар хөргөн гэж бичсэн хүмүүст бас үнэхээр талархаж байна. Би бүр нэг хүн бүр амар хөргөн бичсэн байсан. Нэрнгээсэл нөгөө будахгүй удаж байгаа будахаар яг ийм хит тод будсан юм шиг яг тэрэн зогсохгүй байгаа юм шиг санагддаг юм шиг бэлээ. Тэгээд тийм учиртай байсан юм уу гэж ойлгосон. Тэгээд хүмүүс хөргөн байна гэж бичээд ангууд нь би яг хөргөн байна гэж хэлүүлэх гэж өөрийгөө хөргөн биш
гэдээсэн багтаа гэсэн мэдрэмж төрсөн. Гэтэ үгүй шүү. Би тэгээ хөөрхөн байна гэдэгтэн зөндөө баярлсан. Тэгээд өнөөдөр ч ингээ нөгөө хитэн коммент аваад энийг л ингээ юм шиг гэдсэн. Сүүл рүү бүр гар татаа. Гэтэ би энийг л хэлсэн. Тэгээ өнөөдөр минь юм байла. Баяртай.